Эрхэм үзэгчид та бүхнийхээ энэ өдрийн түмэн амар амгалан гэрэн мэдчилж байна. Лондонны Эмэл студид энэ удаад та бүхнийг Британх монголчууд бидний сайн танил, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин, чулуун цэцэг эгч болон тэдний гэр бүлийнхэнтэй уулзуулахаар зорьсон юм. Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ оны мэнд хүргье. Чукагчиг бол одоо Британий монголчууд маань сайн мэдж байгаа. Бидний зохиогдож байгаа бүхэл арга хэмжээнүүд орж өөрийнхөө уран бүтээлийг танилцуулж идэг. Та юуны өмнө манай үзэгчдээ өөрийнхөө гэр бүлийг танилцуулахгүй юу? За баярлалаа. За миний хань гэрлэхүү инженер боловсралтай. Миний кап хийж байгаа. Одоо Лондонгийн алдартай хар таксины сургуульд суралцж байгаа. За. Миний хөө бэлгэн ямар сургууль вэ? Нэлсэг сургуулийн мөнгө баг санхүү гэдэг ангид сурж байгаа. За баярлалаа. Таныг саяхан Монгол руугаа яваад үндэсний чуулгынхаа 60 жилийн баярын концертанд оролцоод ирсэн гэж дуулаад одоо их сайхан сонин дуулах гээд ирж байна. Та ингээд хизээ яв алтан үеийнхаа хүмүүстэй уулзаад чуулгынхаа 60 жилд оролцсон сайхан сэтгэлээсээ манай үзэгчтэй уулзахгүй юу? Монгол улсын үндэсний дуу буужийн эрдмийн чуулгын одоо 60 жилийн ойд оролцоод ирсэндээ би одоо туйлын их баяртай байгаа. Бид хоёр 29-нд буугаад лонгосноос суугаад л одоо тий шууд одоо чуулгынхаа тайзан дээр одоо алтан тайзан дээр очиж одоо хамт ажиллаж исэн сайхан уран бүтээлч найз нөхдөдтэйгөө сургуулилтанд хамт оролцоод маш өндөр сэтгэлгээ хийсэн. Лондонгоос явсан хүн чинь шууд одоо буугаад тайзан дээр очисон гэж байна шүү дээ. Тань тэр үед сэтгэл ямар байваа? Та эндээс дуудагдж явсан уу? Одоо тэр бэлтгэл идэр хийх байх юм та эндээ бэлдэжсэн шууд тайзан дээрээ гараад та одоо нөгөө тим юм дуулаа шүү гэсэн үгдсэн даалгавраа аваад шууд бэлдэж эхэлсэн үү? Одоо шууд л бэлдэж эхэлсэн. Яагаад тэгэхээр энэ тул ямар ч тийм төлөвлөгөө байгаагүй. Тэгэл шууд очиод тайзан дээр гараад найз нар маань одоо бүгдээрээ сайн байна уу, яаж сайн явж ирв үү гэл ингээл тэгэл одоо юу дуулах вэ гэл яасан ч ард нөгөө нэг хамтлаг суудсан байсан. Тэгэхээр хамтлагт бас яг миний үед дуулж яг хөгжмөө тоглож исэн, ажиллаж исэн усуд байсан. Тэгэл одоо тийм дууг аль ингэхэд тэд нар мартаагүй яг хэвээрээ. Тэгэл яг шууд тоглоод эхэлсэн. Тэр бол одоо гайхамшигтай сайхан санагдлаа. Тийм шүү дээ. Тэгээ чуулган ай маань хэднээс хэдний хооронд болов? 60 жилээ. За 12 сарын 1-ээс бараг л ер нь 20 хэднээс тэгсэн байлээ. Тэгэл ер нь өдөр болгол одоо янз бүрийн одоо төрлийн концертууд тоглож ирсэн. Одоо бүжгийн бие даасан концерт, тэгэл хөгжмийн бие даасан концерт, тэгээ үе үеийн дуучид гээд оролцсон концерт, бүр алдарт гавьяатуудын концерт гэж явуулчихсан. Би болохоор үе үеийн дуучид гэдэг концертанд алдартай дуучид мөн залуу дуучид бүгдээрээ оролцсон ийм сайхан том концертанд оролцоод дуулсандаа маш их баяртай байгаа. Тэгээд та манай үзэгчдэд анх яаж дуучин болж энэ дуучны занд хүрсэн тухайгаа ярьж өгөхгүй юу? Манай ээжийг Дэнцэн гэдэг. Манай ээж бол эмч хүн. Бас урлагаар бол явж байгаагүй л дээ ер нь. Ээж маань болохоор манилын тоглоод одоо бас дуулдаг. Бид нарт болохоор сайхан янз бүрийн одоо хөөрхөн хүүхдийн дуунууд зааж өгч исэн. Энэ нь л надад нөлөөсөн. Тэгээд хүүхэд байхад чинь нэг урлагийн үзлэг гэж болдог байлаа шүү дээ сургуулиуд тийм. Тэр урлагийн үзлэгт бид нар чинь ордог байлаа. Би ангийнхаа дуучин л байсан. Том юм болдог байсан шүү дээ. Тэр урлагийн үзлэг гэдэг. Тэгэл тэрнээс үүдээд л ер нь дуулдаг байснаас үүдээд сайхан Монгол улсын багшийн дээдийн сургууль гэж байлаа шүү дээ тэр үед. Одоо бол соёл урлагийн дээд сургууль л да. Одоо энэ багшийн дээдийн дуулаачийн анги гэдэгт анх орж одоо шалгуулад тэнцвэрлэж ирсэн тий. Би тэгээ таныг Монголын урлагийн алтан үеийн одуудтай хамт ажиллаж хамт уран бүтээлээ төрүүлж явсан гэж дуулсан. Та энэ тухайгаа ярьж өгөөч. За би сургууль төгсөөд бол Дархны театрт Дархны залуучууд театрт очиж ажиллаж байсан. Тэнд бас их сайхан уран бүтээлчтэй хамт ажиллаж байлаа. Мөн би 1989 онд Дархны театраас эвлэлийн гишүүдийн одоо санал хураалтаар
төрүүлээд би эвлэг гişүүдсэн сайн сонсогдож байна. яа Солонгос улсад болсон дэлхийн залуучууд оюутны 13 дугаар их наадамд оролцож явсан юм аа. Тэр бол надад бас миний амьдралд маш их сайхан Том сэтгэл хөдлөл. За тэгээд дараа нь би Дархан хотоос шилжин наашаа Улаанбаатар руу суурьшсан. Тэгтээ би нөгөө энэ урлагийн гавьяа зүтгэлтэн Бадарууга агсны одоо байгуулсан Монгол олон түмний бүр олон улсын Монгол урлагийн төв гэдэг тийм байгуулсан Хуурмагна үн төв гэдэг байгууллага тэрж ажилласан. Тэрэнд одоо эртний сайхан гэдэг чуулгад одоо хамгийн ардын жижигчин төрийн саярхалт хөдөлмөрийн баатар цогцол мааваа бол улсын ардын жижигчин хайдуугай одоо бидний багш байсан одоо ийм сайхан хүмүүстэйгээ хамт ажиллаж байлаа. Мөн гавьяа жижигчин ардын жижигчин төрийн саярхалт лувсан шаруугай Стон аргаалтай юм байж тий. Сүрэн жавгаа байсан билүү бас. Оо тийс ардын уран зохиолч төрийн саярхалт одоо сүрэн жавгаатайгаа хамт ингээд ажиллаж байсан. Базар их жавгаа шанцчин тий. Тэгээ энэ эртний сайхан чуулга чи 90 он гараа байгуулагдлаа. Тий 90 онд байгуулагдсан юм. Ард түмэн одоо тэр урлагийн алтан үеийнхэнд ч одоо их одоо дуртай шүү дээ үзэх дуртай. Тэгээ зөндөө олон бид нар гадуур их тоглолт хийдэг байсан. Одоо энэ бүхэн маа надад бол миний амьдралд бол их сайхан дурсамжуулж миний сэтгэл зүрхэнд үр дүн хүлцээ. Их сайхан байдаг. Таны хувьд энэ уран бүтээлч их нэртэй байх юм бахархах юм бас нэг хэцүү байх тал юу вэ? За уран бүтээлч их нэртэй байх одоо бахарх юм л ихтэй. Хэцүү юм бол ер нь их санахгүй байна. Оо ямар сайхан. Үргэлжил баярлаж дандаа сайн сайхан хүмүүсийн дунд инээж хөгжсөн олон түмнийг баясгсан хүмүүсийн дунд дандаа тэгж явдаг болохоор зэрэг ер нь алхан дотонд дандаа л баяр багтлаар дүүрэн явдаг да. Урлагт үнэндээ бол одоо дуртай. Тэгээд одоо өөрөө энэ хүүхэд байхаас бас урлагт манай эмээ өвөө маань хүртэл маш их урлагт ялангуяа манай эмээ маань бүрээдөө арайдуугаар явахаар л арайдуугаа чангал гэж чангалуулдаг тийм хөвшин байсан. Тэгээд явж би бүрээдөө чих нэртэй урлагийн бүрээдөө дуулдаг их нэртэй суусандаа бол би маш баярлж явдаг. Тэгээд ер нь бол урлагийн хүмүүс чинь дандаа арт том хүмүүсийг баярлуулж тийм үргэлж баясгаж явдаг учраас би хувьдаа бол одоо үргэлжил баяр багталтай баясаж явдаг. Оо ямар гоё юм бэ. Та тэгээ сая хамт явсан гэлээ чуулгын тэр шууд очиод тайзан дээрээ гараад бэлтгэл хийгээл ингээл явах бүх процесс нь та хамт байв. Тэгсэн битэрч онгоцноос буучхад л одоо шууд л очиод нөгөө хөгжимтэйгээ нийлэн ихгүй нэг хугацаа баг байсан их тулж очсон. Тэгэл очиод ердөө хувцас солиод л ердөө тайзан дээрээ өсөрж гараад л шууд хөгжимтэйгээ нийлээл ингээл тэгэл сая концертонд үеийн дуучид тэр концертонд 2 дуу дуулсан. Тэгээ одоо та сайхан бичлэгтэй ирсэн. Оо маш их бичлэг зураг хөрхтэй ирсэн. Хуучин хамт олонтойгоо олон жилийн дараа эргээд дуулцаад маш сайхан тэдний хамт олон маш сайхан хүлээж авсан. Үнэхээр маш сайхан байсан. За танаа хүүгийн хувьд урлагт хэр дуртай вэ? Мэдээж уран бүтээлч гэрүүлд өссөн өвчтөд байнга урлагийн тохон чанагдаад л явсан багт би зүгээр сая сонсгонол банк санхүүгийн мэргэжилтэй юм байна гэж дууллаа. Медиагийн хувьд би ээжтэйгээ адилхан бас урлагт ээж аваартай адилхан бас урлагт маш дуртай. Тэгээд бас ээж авах ажил дээр очивол тэгэл тэрвэлэх үждэг байсан. Багтаа их дуулдаг байсан. Тэгэл бас тий. Таныг дуусах зөндөө байгаа. Манай ах хичээлээд. Ер нь би чи бас барилдаад идэв лүү? Лондонгийн юм болдог. Барилдаж байгаа. Хобби. За 3 дуутай л юм байна шүү дээ. Найртай. Тэгэл багын бол амьдрал бол тэгэл бас яг л тэр театрын багтаа их хөрхөн дуулдаг байсан. Бүжгэлдэг байсан. Цэцэрлэгт их сургуульч зөв сургуультай тэр урлагийн үзлэгт зөндөө болдог гэсэн. Ер нь тэгэд мэрэгчлээ сонгоход чи ээж аавын тал нөлөөлв үү? Өөрөө чи тал нөлөөлв үү? Тэгээ нэгсэлтэй тэгээд би нөлөөлөхгүй байсан. Миний явахсан хэвчээр мэрэгчлэрээ тий сурч байгаа.
Бас нэг урлагийн юм ч урлагийн бодох чи эдрэгсэн бодол байж магадгүй. Тийм манай хөх сайхан зөөлөн сэтгэлтэй юм бэлээ. Ер нь брэд дуулдаг чи таныг аяг их мэддэг штэ. Ингээд та уугуул нутаг усаа нэг яриач. Брэд манай өвөө дорнодын баян бол санах. Тэгээд ер нь ээжийн тал бол буряд. Буряд зан олны тэр характер тэр цогцлог зан авир ажилсаг хэмжээнгүү тэр бүх юм нь одоо тэр дуундаа шингэсэн байдаг л гэж би боддог. Монгол улсын үндэсний дуу бичгийн эрдмийн чуулгатай ажиллаж исэн тухайга дэлгэрүүлж яриач ямар уран бүтээлд оролцож байв, ямар уран бүтээлчтэй хамт ажиллаж байв, хичнээн жил ажиллав. За би 1993 онд улсын ардын дуу бичгийн чуулга гэж байхад нь тийм ээ. Тий улсын ардын дуу бичгийн чуулга гэж байна. Одоо хуур магнаа одоо тэр эртний сайхан чуулгаасаа шилжиж орж ажилласан юм аа. Тэр энэ том одоо улсын том байгууллага, том чуулга, нэр хүндтэй том чуулгад орж ажилласнараа бол маш их юм сурсан. Олон сайхан одоо найз нөхөд хамтран уран бүтээлч найз нөхөдтэй болсон. Одоо түүний дотроос бол хөгжмийн зохиолч Алтан туул багш маань одоо хоор мистер байсан. Амгалан Монгол улсын гавьяа жүжигчин Сэлгмаа, Монгол улсын ардын жүжигчин Нэргүй, Дижээ, Оюун Жаргал, манай хөгжимчин Даваа бүгдээрээ л одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан. Одоо ийм сайхан олон найз нөхдөдтэй одоо насан туршийн үерхэж явдаг. Хизээч намайг эргээд очиход байга хэвээрээ үргэлж нөгөө халуун сэтгэлээрээ дотн хүлээж авдаг одоо ийм сайхан найзартай болсон одоо бахархалтай байна. Бүх л мэрэгжил өөр гэсэн онцлогтой тий. Тэгээд та манай үзэгчдэд дуучин гэдэг хүн энэ дуучин гэдэг мэрэгжил энэ урлаг одоо бусад урлагийн дотроос юугаараа ялгаатай байдгийг чинь та дуучин байхын тулд их одоо юу гэх нарийн дагах сахих мөрдөгч байдгийг тийм ээ. Онцлог юугаар их онцлог байдгийг би. Дуучин байх ч одоо бас тийм амар юм биш л гэж би боддгийн. Ягаад тэгэхээр олон хүний нүүрэн дээр гарна тийм ээ. Өөрөө тий хариуцлах хэрэгтэй. Өөрөө бас би зөв авч явж сурах хэрэгтэй нэгдүгээрт. Мөн одоо ерөөсө бүх л хүн дуулдаг хүн гэж байдгүй. Тийм дотроос өөрөө мэрэгжлийн дуучин болж болно гэдэг бол бас их хариуцлага. Тий хариуцлага. Тий. Тэгээ нэг дуу одоо сурлаа. Тэрийг хүмүүст яаж хүргэх вэ? Тий. Яаж дуулах вэ? Гэж бас бодож ийж сонгож ийж болдог. Тэгээ ямар дуу дуулах вэ? Надад ямар дуу зохих вэ? Би ямар хоолойтой хүн бэ гэж одоо бодоход бол бүх юм одоо нарийн бас бодлоготой байж бас мэрэгжлийн дуучин гэсэн үг л та. Монгол улсын үндэсний дуу бичгийн эрдмийн чуулгын театрт уран бүтээлчээр ажиллаж байхдаа ямар одоо тийм том уран бүтээлд оролцож явбаа, ямар дүр бүтээж яв энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу? За. Одоо миний хамгийн нэгдүгээрт бахархаж явдаг одоо уран бүтээл бол Учиртай 3 толгой дуулалт жүжиг төрийн сойрхолд Сүхбаатар одоо найруулсан. Тий. Энд би Монгол улсын гавьяа жүжигчин Далантай Юндэн болоод Нансал маань одоо Монгол улсын гавьяа жүжигчин Эрдэнэ цэцэг. Энэ хоёртой би анхны хорломоо болж оролцож байсан. Тэр бол хэдэн он бэ энэ? Одоо энэ 1999 он юм уу да. За өшөө бас н оролцож байсан том уран бүтээлүүд гэвэл хаан хинтийн дуулал гэж бас сайхан уран бүтээл төрийн сэрхэлт лувсан шарууга одоо удирдах одоо тавьж исэн. Одоо энэ дуулалт одоо концертанд өрөө дуугаар хамгаалж оролцож байсан. Дараа нь Монгол төмний дуулал 1, 2 гэж бас уран бүтээлүүд хийж исэн. Тий, дандаа энэ дуулал жүжигүүдэд дуулалт одоо концертуудад буряд дуугаараа одоо оролцож явсан маань сайхан санагдаж байна юм аа.